За, энэ ахаас асуучих. Сайн байна ах. Сайн байна уу? Таны бодлоор мөнгө гэж юу вэ? Мөнгө гэж окей. Энэс олон бид өөрсдөө хариулъя. Яг одоо бид амьдралынхаа хамгийн чухал бөгөөд сонирхолтой илтгэх гэж байна. Энэ бол сургууль заадаг зүгээр энгийн хичээл бол биш. Харин чиний, миний, бид бүхний өдөр тутамдаа харьцдаг хийнэ төдийдэн сайн ойлгодог гэж зөвхөн талаар яриа. Тий ах, тантай санал хэлж байна. Өнөөдөр бид мөнгө ба санхүүгийн тухай ярих болно. Гэтэ бид мөнгөө ингэж өөр тэгж хийнэ гэж ерөөсөө заахгүй. Харин бид маш сонирхолтой санхүүгийн талаар ярих болно. Намаа Темка гэдэг энэ миний дүү бэлхүү. Ухаалаг мөнгө тогтвортой ирээдүйд сургууль гадаад тохоо эхний дугаартай хавтан байна. Нэг асуулт. Яг одоо би танд хязгааргүй мөнгө. За болий. 10 сая төгрөг танд өгвөл 5-ын түрүүнд юу их вэ? За ямтааш хамгийн сүүлийн Nike-ийн пүүц худалдаж аваад тэр гой багийнхантайгаа их хэмжээний хоол идээд тэр гой аялал гаргасан баха. Чи яах вэ? Би бол хамгийн түрүүнд мөрөөдлийн бисэг өгсраад Японд идэг найзуудаар айлжчих нь болов. За тэгвэл хоёул энэ асуултыг өөр хүмүүсээс асууж үзье. Тэгцгээ. Би 10 сая төгрөгтэй байсан бол CC-ski авах. Би зарим нэг машин авах байсан болов. Байк худалдаж авах байхаа. Kawasaki гэдэг миний дуртай байк байдیں۔ Би зүгээр л аваачтай өгсөн баг. За баг хамгийн сүүлийн iPhone авах та. Харж байгааз бид мөнгөтэй болгоцсон шууд үрж ямар нэгэн гой зүйлийг худалдаж авах хүсдэг. Үүнийг болохоор хүслийн сав гэж нэрлэдэг. Хүслийн саваа. Бидний дотор үргэлж ямар нэгэн зүйл авах эсвэл эзэмших хүсэл байдаг. Шинэ утастай болчихсон бол хүмүүс намайг тоо. Эсвэл тоглоомтой болчихсон бол би аз жаргалтай болно гэж боддог. Гэхдээ энэ сав хязгаарч дурддаггүй. Би чиний мамагц өөр зүйл нүдэнд тусчихдаг. Яг үнэн. Өгчтөр хүмүүний тоглоомынхаа аккаунтыг мөнгөөр сэнгэлсэн чинь өнөөдөр дахиад шинэ хэсэг гарчихсан. Энийг хүслэг хаяг яаж өдрөх хэвсэн бэ? Мөнгө дуусна үрэх хэвтэй юм уу? Энэ л санхүүгийн хамгийн ихний бөгөөд чухал дур мүүлчлэн. Энэ бол хэрэгцээ болон хүсэл хоёрыг ялгах. Хэрэгцээ гэдэг нь бидний амьдралд зайлшгүй шаардлагатай зүйлс. Бас эрүүл бол долоо авцаас орон гэр. Харин хүсэл гэдэг нь бидний амьдралд байгаль гойч байхгүй байсан ч хин амьдарч болохоор зүйлс. Жишээ нь үнэтэй бүүд, чихэр, видео тоглоом гэсэн үг. Яа, өчтөр гадаа бүр аймаг халуун шууд кофе шоп ороод өстэй американо авч уумаар санагцсан. Тэгээд авсан бах. Аагүй. Энэ үед миний хэрэгцээ юу вэ гэж бодсон чинь би яг үндэ халуурч байсан цангаж байсан. Тийм учраас заавал кофе авч ясны оронд хүүтус авчих юм бол миний хэрэгцээ бүрэн хангачихгүй юу? Тийм шүү. Таны үндсэн хэрэгцээ бол зүгээр л цагаан талах. Харин американо авах нь таны хүсэл байсан байж тээ. Та тэгээл кофений мөнгийг хэмжиж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл мөнгө гэдэг бол цаана бидний гаргасан цаг хугацаа, өөрсдийн мөн болон гэр бүлийн мөн хөдөлмөр байдаг учраас өөрийнхөө хүслийн хүрээнд дураараа үйлдэх юм бол яг үндэ салхинд хэсэж байгаа л гэсэн үг. Амьдрал гэхлээр хэрэгцээг хангах нь чухал. Хэрэгцээ хангасны дараа үндсэн мөнгөөрөө хүслээ биелүүлэх боломжтой болдог. За тэгвэл бид яриагаа энэ төр сосоогоод нэг асуултыг танд үлдээе. Сүүлийн 7 хоногт чиний худалдаж авсан зүйлсээс яг аль нь амьдрал зайлшгүй хэрэгцээтэй байсан бэ? Аль нь зүгээр л хүсэл байсан бэ? Хэрвээ тэр хүслээ түр твцсэн бол өнөөдөр чиний гар дээр хэдэн төгрөг үлдсэн байх байсан бэ? Энэ асуултын хариултыг дор бүрнээ сайн бодож үзээрэй. Хэрвээ хуваалцсан хүсвэл комментс дээр бичээрэй. Мөнгө олж зорилго биш, харин ирээдүйн мөрөлд хүргэх гол хэрэгсэл юм шүү. Дараагийн дугаарт бид мөнгө яг хаанаас орж ирдэг, хаашаа алга болчихдаг тухай өөрөөр хэлбэл орлого ба зарлалын талаар ярилцах болно. Тэр хүртэл баяртай манайхаа өөрийнхөө мөнгө болон ирээдүйнхээ эзэн нь байгаарай. Цоо сая төгрөг ороод ирлээ.